Тэгэхээр өндөр бол яхаарахгүй голлон шуурхай мэдээ ирсэн байгаа. Энэ бол хятадаас ирсэн. Тэгэхээр эдийн засгийн өсөлтийн зорилтоо бол бууруулж 4.5-аас 5% болгосон байгаа. Тэгэхээр энэ дээр гол анхаарах юм бол Бээжингийн хувьд бол 26 онд өсөлтийн зорилтоо өмнөхөөсөө илүү буулгаж ойролцоогоор 5% гэсэн байсан зорилтоос бол бууруулсан байна. Тэгэхээр засгийн газрын хувьд бол төсвийн алдагдлын зорилт нь бол дотоодын нийт бүтээгдэхүүний 4% орчимд хэвээрүүлдээс нь 2010 оноос хойш хамгийн өндөр түвшний нэг боллоо. Инфляцийн хувьд ажиглах ёстой. Тэгвэл инфляцийн зорилт бол 2% орчимд хэвээр байгаа нь одоо дотоодын эрэлт бас нөгөө талаараа сул хэвээр байгаа гэлтгэж байна. Гол индексүүд маш хурдхан давханд харуул л да. Өнөөдөр өглөөний байдлаар харах юм бол Nikkei өсөлтийн бүсэд буюу одоо нэлээд өндөр өсөлт буюу 4% өсөлтийг харж байгаа. Тэгэхээр дэлхийн зах зээлд бол яхааргүй өнөөдөр холимог атлаа тогтвортой шинжтэй ийм эерэг сентимент давмгаалсан арилжаа үргэлжиж байна. Геополитик эрсдэл бол байгаа. Гэхдээ Америкийн эдийн засгийн хүчтэй дата гарсан нь бол яхааргүй эрсдэлтэй хөрөнгүүдийг бол дэмжиж эхэллээ. Тэгэхээр Азийн зах зээл бол ч гэсэн яг энэ Wall Street-ийн өсөлтийг дагаад өнөөдөр бол яхааргүй сэргэлтийн бүсэд арилжаа үргэлжлэх төлөвтэй байна. Япон өсөлтийн бүсэд байгаа. Хонконгийн индексүүд бол яг бас адилхан өсөлтийн бүсэд арилжахаар бол Австралийн хувьд бол S&P ASX 200 индекс арилжааны ихэнд бас өсөлттэй нэгсэн. Яг одоогийн байдлаар бол хагас хувийн өсөлтийг үзүүлсэн 8940-ийн бүсэд арилжаа үргэлжиж байна. Солонгосын хувьд нэлээд сонирхолтой дүр зураг өчигдрөөс хойш харагдаж байгаа. Солонгосын Kospi индексийн хувьд бол нэлээд хар өдөр байсан. 12% огцон уналт үзүүлсэн. Харин өнөөдрийн хувьд бол эргээд бараг 12% өссөн нь бол өмнөх арилжаанд бүртгэгдсэн одоо тэр түүхэн уналт гэдэг байгаа. Энэ дараа маш хүчтэй огцон мэргэлт байгааг бол харуулж байгаа. Америкийн зах зээлд бол яхааргүй технологийн одоо аваргуудын өсөлтөөр дэмжлэг авсан байгаа. S&P 500 индекс 1.8%, Nasdaq 100 индекс 1.5% өссөн байгаа. Энэ дээр гол хөдөлгөж байгаа зүйл нь бол ойрхон орнын дайн гэхээс илүүтэйгээр Америкийн дата байсан. Америкийн нэгдсэн улсын үйлчилгээний салбар 2022 оны дундаас хойш хамгийн хурдтай тэлснийг харуулсан ийм дата гарсан. Бас үнийн индекс бараг сүүлийн 1 жилийн хамгийн доод түвшинд хүрсэн үзүүлэлт гарсан. Инфляцийн дарамт зөөлрч магадгүй гэсэн хүлээлтийг бол өсөглөө. Тэгэхээр энэ комбинац бол яхааргүй хөрөнгөний зах зээл дээр хамгийн таатай харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл үйлчилгээний салбар, банк санхүү, аялал жуулчлал, ресторан, технологийн үйлчилгээ, тээвэр логистик гэдэг энэ бүх одоо үйлчилгээний салбар маань сүүлийн ойролцоогоор одоо 3 жилийн дотор байгаагүйгээр хурдтайгаар өссөн гэсэн. Энэ мэдээ голчлон эерэг мэдээний түлхцийг өглөө. Харин инфляцийн дарамт буурч байгаа. Тэгэхээр Америкийн эдийн засгийн хувьд бол 70 орчим хувь нь үйлчилгээний салбар байдаг. Тийм болохоор энэ дата эрэг гарах юм бол энэ маань зах зээл, эдийн засаг сулраагүй харин хүчтэй байгаа гэдэг дүгнэлтийг хийж байна гэсэн ийм дүр зургийг бол харуулж байгаа. Маш хурдхан кросс asset хөдөлгөөнийг харьцуулбал ам долларын индекс бол 1.3%-аар буурсан. Гэхдээ Америкийн 10 жилийн хугацаатай бондын өгөөж 4 суур нэг пунктаар өсөж 4.10 дээр байна. Тэгэхээр түүхийн эдийн одоо түүхийн нефтийн үн бол хэлбэлзэж байгаа. Яг одоо харах юм бол Brent-ийн хувьд бол 83.39 дээр, харин West Texas 76.72 дээр байна. Харин алт баг зэрэг одоо өсөлттэй хэвээр байгаа. Тэгэхээр геополитикийн тал бол яхааргүй Ирантай холбоотой мөргөлдөөн зах зээлийн эрсдлийг бол хадгалж байгаа. Америк Израилийн хувьд бол Иран дахь цэргийн объектуудыг онилсон ийм үйл ажиллагаагаа үргэлжилж байгаа. Өнөөдрийн хувьд бол 6 дахь өдрөө үргэлжилж байгаа. Үүний зэрэгцээ бас нэгэн гол реакц гарсан нь юу гэхээр Хятадаас ирсэн байгаа. Хятадын хувьд бол ойрхон орнд руу тусгай илгээж зуучлал хийхээр болсон байнамаа. Тэгэхээр одоо өнөөдрийн хувьд бол яхаарахгүй зах зээлийн хувьд бол геополитикийн эрсдлийг төр зүрийн шок болох нэ гэдэг ийм үнэлгээ хийж явах шиг байна. Гэхдээ төв банкуудын хувьд бол инфляц үргэлжилэн өссөн хэвээр байх ийм тренд гарч ирсэн учраас бол энэ нь Иран, Америкийн дайн гэхээс илүүтэйгээр төв банкуд инфляцийн хоорондын дайн болж үргэлжлэн хурахаар байна. Тэгэхээр энэ талаарх мэдээллийг бол яг өнөөдрийн хувьд бол гол зураг болгон та бүхэн авч болохоор байна. Тэгэхээр өнөөдрийн баримжааны хувьд бол ийм байлаа.